Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийг мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2015 онд Улаанбаатар хотод болсон. Тэгээ өдгөөгөөс яг 10 жилийн өмнө энэхүү хэрэг гарсан байгаа. Тухайн хэргийн талаар тодруулбал хамтран амьдрагчийн амь насыг хөнөөсөн хэргийг нь төрсөн эгчнэр нь мэдсэн мөртлөө хуулийн байгууллагт мэдэгдээгүй харин урьдчилан амлалгүйгээр цогцыг нухтан тусалсан хэрэг байгаа юм. Ингээд шүүгдэгчдийн биеийн байцаалтаас бүгдээрээ хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Батаан Монгол улсын иргэн 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг үлдэх үедээ 31 настай байсан эрэгтэй бүрэн дунд боловсролтой хүнд машин механизмын оператор мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй чингэлтэй дүүрэгт оршин суух төрөөс авсан гавьяа шагналгүй ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэсэн байна. Шүүгдэгч Хандаан Батагийн төрсөн эгч бөгөөд Монгол улсын иргэн 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг болох үед 53 настай байсан эмэгтэй бүрэн дунд боловсролтой китэлчин мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл дүүрүү нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг чингэлтэй дүүрэгт оршин суудаг төрөөс авсан гавьяа шагналгүй ялт шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэсэн байна. Шүүгдэгч цэцгэн Монгол улсын иргэн Батагийн бас төрсөн эгч наага. Тэгээ 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг болох үед 38 настай байсан эмэгтэй бүрэн дунд боловсролтой худалдагч мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг гавьяа шагналгүй ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай. Шүүгдэгч Оюунаа Монгол улсын иргэн 1980 онд Улаанбаатар хотод төрсөн байгаа. Хэрэг болох үед 36 настай байсан эмэгтэй дээд боловсролтой бизнесийн удирдлагын мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл дөрөв нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг урд нь ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай гэжээ. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Батаан 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр чингэлтэй дүүрэгт байх гэртээ хамтран амьдрагч Сарагийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж онц харгас хэрцгий аргаар хүнийг санаатай авсан хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Хандаа цэцгээ Оюунаа нар нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Батаан хамтран амьдрагч Сараг санаатай алсан гэмт хэргийг нь урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг тус холбогдсоожээ. Энэхүү хэргийн талаар ямар ч байсан тухайн үедээ мэдээллийн сайтуудаар гарч ирсэн юм бэлээ. Би доор description хэсэгт урлагийг нь бол оруулчихна. Тэгээ сонирхоод үзэхийг хүссэн хүмүүс байвал тийшээ ороод үзээрэй. Эхлээд бүгдээрээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс сонсоод дараа нь гэрчүүд болон шүүгдэгчдийн мэдүүлгээс сонсцгоё. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ миний эгч Сара 1986 оны 4-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний эгч 6-аас 13 насны 3 хүүхэдтэй. Батаа миний эгчийг удаа дараа байнга дарамталдаг байсан. Эгч шоронд орох гээд байна гэхээр нь би 800 мянган төгрөг өгсөн хохирогч барилгын ажил хийдэг байсан. Том хүүхэд нь Батагийн хүүхэд. Нэг хүүхдийг нь эцэгт нь өгсөн байгаа. Хүүхдүүд нь тэжээгчийн алдсныг тэтгэмж тогтоолгоогүй. Оршуулгын зардалд нийтдээ 4 сая 958 мянган төгрөг гаргасан. Оюунаа 1 сая 500 мянган төгрөг төлсөн. Талигаач нь уг нь Яармагт Самбуу гэдэг хүнтэй хамтран амьдарч байсан. Тэгтэл 2015 оны 5 дугаар сарын үед салаад чингэлтэй дүүрэгт эмээ өвөө дээр ирчгээд байгаад байсан. Тэгээд талигаачийг байж байхад нь Батаа дуудаад уулзсан байсан. Би ер нь бодохдоо Батаа манай эгчийг их зодож, дарамталж, иргэшээлдээ байлгаж байсан юм шиг байна. Манай эгч хэрэг гарахын өмнөх өдөр над руу залгаад эгч нь чамаас авсан мөнгөө удахгүй өгнө. Эгч нь хөдөө ажил хийж байна гэж байсан. Ер нь 3 хүүхдийг нь манай эмээ өвөө хоёр л хардаг байсан. Талигаачийг хүүхдүүдтэйгээ хамт байх гэхээр нь энэ Батаанд байлгадаггүй байсан. Би маш их гомдолтой байна. Миний эгчийн амь насыг хохироогоод бидэнд хэлээгүй. Гэмт үйлдэлээ нуусан хүмүүст маш их гомдолтой байна. Хуулийн дагуу хуулийн хамгийн дээд хэмжээний ял шийтгэлийг оногдуулж өгөхийг хүсэж байна гэсэн мэдүүлэг өгсөн байна. Тэгэхээр шүүгдэгч Батаан амь хохирогч Сараатай анх хамтын амьдралаа эхлүүлээд дундаасаа нэг хүүхэдтэй болсон бөгөөд Сараа нь өөр хүнтэй дахин хамтын амьдралаа эхлүүлэн 2 хүүхэдтэй болсон боловч салаад эргээд Батаатай дахин хамтран амьдарч эхэлсэн байна.
Батаан Сарагийн амь насанд хүрсэн түүний төрсөн эгч нар нь мэдсэн ба эгч нарын биеийн байцаалтыг дээр дурдсан бөгөөд эгч нар нь хандаа цэцгээ оюун нанаар юм. Энэ хэрэг хэрхэн анх яаж илэрх болсон бэ гэхээр Гэрч Агийн энэхүү хэргийн талаар цагдаад хэлж мэдгдсэн байна. Гэрч Агийн мэдүүлгээс сонсбол тухайн үед яг юу болсон талаарх тодорхой хэмжээний ойлголттой болцгооно. Ингээд Гэрч Агийн мэдүүлгээс хүргэе. Би одоогоос 3-4 хоногийн өмнө 100 айлд гэртээ байж байтал батаа залгаад завтай байна уу? Хаана явж байна? Хүрээд ирээч. 32-оос дүүргийн имлэг оруулаад өгөөч. Дүү имлэг твцэн эргэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би 32 дээр яваад очтол батаад одоо талигач болсон Сара 2 савтай хоол цай барьчихсан хүлээж ясан. Тэгээд би тэр хоёрыг дүүргийн имлэг дээр хүргэж буулгаад явсан. Би тэр үед та хоёр юу хийж байна гэхэд нэгдүгээр хороололд айлын заслан ажил хийж байгаа гэж байсан. Би тэр үед тэр хоёрт ажил олдвол хэлээрээ би хамт хийн гих зэрэг зүйл яриад салаад явсан. Тэгээд байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байсан байх. 13-аас 14 цагийн орчимд Батаа над руу залгаад ажил байна хийх үү гэсэн. Би тэр үед машин засаад завгүй байсан учраас одоо амжихгүй дараа болъё гэж хэлсэн. Түүнээс хойш би завгүй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зав гаргаад Батаа руу өдөр 16 цагийн орчимд залгаад нөгөө ажилчин яасан өнөөдөр хийж болох болов гэтэл тэр болсон чи хүрээд ирээч хоёлаа ганц шил арих уу гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн машинтай явж байсан болохоор одоо болохгүй орой хоёлаа уулзаад манад очиж нэг юм уу гэж хэлсэн. Тэгээд би гадуур ажилдаа явж байгаад 19 цагийн орчимд Батаа руу залгаад манайх руу явж явах уу гэтэл Батаа өдөөс би энд ганц юм уучлаа чи хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад 84-р сургуулийн автобусны буудлын дээр очиод Батаа руу залгатал Батаа нэг залуутай хамт жаахан арх уучихсан байдалтай ирж суусан. Тэгэхээр нь би Сара хаана байгаа юм гэтэл 2-3 хоногийн өмнө надтай муудалцаад ахынх руугаа явлаа гэд явсан гэж хэлсэн. Тэгээд дээшээ манайх руу явъя гэхээр нь Батагийн гэрлөө яваад хашааны ард талын зам дээр нь очиод зогсдол тэр хоёр нэг жижиг 0.33-тай хараа нэртэй арх хувааж уусан. Тэгээд байж байтал хорооны цагдаа Нима бидний хажуугаар явж байгаад хүрээд ирсэн. Бид нар бүгд бие биенээ таньдаг юм. Тэгээд жаахан ярьж хөөрч байгаад нөгөө Батаа арх хувааж уусан залуу гэрлүүгөө явлаа гэд явсан. Тэгээд Нима Батаа бид гурав жаахан юм ярьж байгаад Нима гэрлүүгээ яваад өгсөн. Тэр үед Батаа нэлээд цогтож байгаа бололтой ард сууж байснаа уйлаад байх шиг болоод найз нь нэг том хэрэг хийчихсэн. Сарааг алчихсан. Одоо яах вэ гэсэн. Би тэр үед итгээгүй. Тэгээд гэр рүүгээ орё гэхээр нь хамт яваад ортол том эгч нь болох хандаа бас нэг эгч хоёр нь байж байсан. Тэр хүмүүс урд нь намайг орохоор бараг загнах шахуу байдаг хүмүүс их баргар царайтай дуу муутай байсан. Бид хоёр дэлгүүрийн хаалгаар ороод дамжаад гэрлүүн ороод суутал Батаа надад хандан чи найзтай тусал эндээс холдуулж хаях хэрэгтэй байна гэсэн. Тэгтэл том эгч хандаа баян хошууны тийшээ хай. Наадах чинь тэнд ажил хийдэг гээ бидтэй гэсэн. Тэгтэл баг их чинь тийм ойрхон яах юм гэтэл Батаа биогийн тийшээ аваачиж хаяна гэдээсэн. Тэгээд бид нар нилээд утсан. Би тухайн үед айгаад ёстой мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэж байгаад миний машин бензин байхгүй. Би ер бараг чадахгүй ухааны зүйл ярьтал Батаа чи найзтай тусал гэж байсан. Тэгтэл их чинь бензин хийчих гээд 30 мянган төгрөг өгөөд 22 цагийн орчимд баг их чинь надтай хамт яваад 17 ороод шатхуун түгээх станцаас бензин хийсэн. Тэр үед би яаж цагдаад мэдэгдэх вэ гэж бодоод Нимад хэлэх арга хайсан. Тэгээд 17-оос өгсөөд Батагийн гадаа очиод эгчийг нь та орж бай. Би нэг хүнтэй уулзаад ирье гэж хэлээд түүнийг буулгаад доошоо эргээд явсан. Намайг холдоод Ниматай уцаар болсон зүйлийн талаар яриад уулзахаар болсон. Нима цагдаа надаас чи яг алсан байгааг нь Баттай харсан уу гэсэн. Би Сараг нас барсан байгааг нь хараагүй. Батаа надад байшингийн дээвэрт хийсэн гэснийг нь хэлсэн. Тэгээд би цагдаатай ярилцаад буцаж Батагийн дочхоор болоод явсан. Нима цагдаа намайг утсаа асааж халаасандаа хийгээд явж бай гэсэн. Би буцаад 01 цагийн орчимд очиод тэдний хашаанд машина ухраагаад оруулсан. Тэгтэл хүн унтсан хойно гарна гээд нилээн удаад бараг 1 цаг орчим болоод 02 цагийн үед Батаа намайг машины дэлгүүрийн залгаа байшингийн дээвэр лүү тулгаж тавиад өөрөө тийшээ яваад орсон. Тэгээд харж байтал Батаа байшингийн дээвэр дотор нэг юм чирээд байгаа чимээ гарч байснаа нөгөө нүхээр нь гарыг нь унжуулад гаргаад ирсэн.
Би тэр үед маш их айгаад барыг харж чадахгүй байж байтал Пит гэсэн чимээ гараад нэг юм газар дунсан. Би тэр үед ойртоод очитол газарт Сарагийн цогцос хэвтэж байсан. Түүнийг Бата дээрээс унгаасан байсан. Тэгээд тэр өөрөө араас нь гарч ирээд цасан дээр чирээд миний машины арын багаж руу хийгээд нэг цагаан ууттай юм 2 бадуу шиг аваад буцаж гарч ирээд машины арын багаж онгойлгоод цогцсны дээрээс дарж тавиад явъя гэсэн. Тэр үед би машинаа асаагаад хөдөлсөн. Өөр хүн гарч ирээгүй. Бата хашааны хаалга хаахаар явхаар нь би уцаа дахин Нимат цагдаа руу залгаж холбоод халаасандаа хийгээд доошоо явж уулзар ороод болцсон газраа хартал цагдаа байхгүй байх шиг байхаар нь яана гэд бодоод явж байтал Нимат цагдаа алаг машинтай цагдаа нарын хамт хажуугаас гинэт гарч ирээд урдуур орж зогсоогоод шалгаад аваад явсан. Тэр үед Бата хараалын үг хэлээд машин дотор ямар ч хөдөлгөөнгүй суугаад байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Шүүгдэж Бата болон Аги цагдаа Нима нар нь багын найзууд юм гэдгийг гэр Чаги хэлсэн. Ингээд цагдаа Нимагийн мэдүүлгээ сонсцгоё. Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн орой 21 цаг 30 минутанд 10 дугаар гудамжны үзүүрт Аги Бата нар Агигийн машинтай арх угаад сууж байхад нь гэрлүүгээ харих замдаа таарсан. Би Батад арх дарсаа болоо. Гэр орондоо харж амар гэж хэлсэн. Тухайн үед Бата надаа хандан архины имчилгээнд явуулаад өгөөч. Архинаас болж амьдралаа алдах гээд байна гэх зүйл ярьж байсан. Би тэр үед нь чи маргааш ирүүл болоод надтай уулзаарай. Архины имчилгээнд явуулж болно. Болохгүй гэх зүйл байхгүй гэдгийг би хэлсэн. Тэгэд би гэртээ хараад байж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад Аги над руу уцаар залгаад нэг хэргийн талаар мэдээлэл өгье. Ямар шагнал өгөх вэ гэхэд би Агид ямар мэдээлэл өгөх юм. Тэрнээс нь шалтгаална гэж хэлсэн. Аги хүн амны хэргийн талаар мэдээлэл өгье. Бата Сараг алсан миний машинаар зөөж хаямаар байна гэж надад хэлсэн гэж ярьсан. Тэгээд би тухайн 15-16 дугаар хороонд машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Түмэ дэслэгч тулгаа нартай 84-ийн автобусны буудлын дээр очиж уулзаад энэ талаар хэлсэн. Бид нэр ярилцаад Хайластын хаан банктай эцэс дээр очиод Агиг дуудаж уулзаад асуудал Бата сая архиуж байгаад би Сараг алсан миний машинаар зүүмөр байна гэж хэлсэн. Зогсож саана байгааг мэдэхгүй байна гэж ярьсан. Тэгээд бид нар Агид чи буцаад Бата дээр очиод цогцыг энэ хаана байгааг мэдээдэх. Хэрвээ цогцыг ачих юм бол над руу залгаарай гэж хэлээд би өөрөө Батагийн гэрийн харалтаа гудамжинд энгийн машинтай зогсож байсан. Шөнийн 01 цагийн үед Аги над руу уцаа залгаатай орхиж удалгүй Аги Бататай хамт машинд сууж хашаанаасаа доошоо яваад би араас нь дагаж явж байгаад Түмэ тулгой хоёрт Агигийн машин усан сангаас 84-ийн уулзар руу уруудлаа гэж уцаар хэлсэн. Тэр хоёр өөдөөс нь тосож зогсоогоод шалгаж цогцос атсан байгааг тогтоосон юм. Бид цогцыг ил гаргаж ирэх зорилгоор Агиг буцаж очиод цогцос хаана байгааг мэдээд хэрэг ачаар бол очиад гараад ир бид нар чамайг бид нартай хамтарсан гэж мэдэгдэхгүй байхаар барьж аавна гэж тохироод Агиг явуулж цогцыг ачсан. Би Аги Бата нарыг 2002 оноос хойш таньдаг. Хүүхэд байхдаа гудамжинд байдаг саксны шийд дээр тоглодог нэг хорооны хүүхдүүд юм гэж мэдүүлжээ. Мөрдөн байцаалтанд цагдаа тулгай мэдүүлэхдээ би 2015 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хороо хариуцсан цагдаа ахлагч Нимагийн таньдаг залуугийнх нь таньдаг хүн нь хүн алдсан. Тэр залуугийн машинд ачиж хайна гэж байна гэх мэдээлэл авч мэдэгдэж мэдээллийг үнэн эсхийг шалгах болсон. Ингээд тухайн хүний цогцос хаана байгааг нь мэдэхгүй байсан тул ахлагч Нимагаар жолооч Агиг дуудуулж орой 01 цагийн орчимд Хайластын хаан банктай эцсийн буудлын тэнд уулзаад асуудал Аги ярихдаа би Бата гэдэг найзтайгаа уулзсан чинь тэр ихнэрээ алсан 2 хонож байна. Чиний машинаар зөөн гэсэн. Тэгэхээр нь ахлагч Нима, ахлагч Түмэ бид нар ярилцаад тэр Аги гэдэг жолоочийг цогцос байгаа газрыг олж хэргийг илрүүлэх зорилгоор буцааж Батагийн гэрлүү явуулсан. Явуулахдаа хэрв цогцос ачвал хөдлөгтөө уцаа залгаад орох, ачихгүй бол цогцос хаана байгааг нь мэдээд гараад иргээд оруулсан. Ингээд бид нар хүлээж байтал 02 цагийн орчимд 26 дугаар гудамжинд энгийн машинтай харж байгаад Агигийн машин усан сангаас 84 дугаар уулзар руу уруудлаа гэж уцаар ярихад нь би ахлагч Түмэгийн хамт алаг тэрэхтэй 84-ийн уулзар дээр өөдөөс нь хаалт хийж зогсоож шалгахад эмэгтэй хүний цогцос байсан.
Тэгээд хэргийн газрыг хамгаалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн гэж мэдүүлжээ. Ингээд шүүгдэж Батагийн эгч болох Хандагийн мэдүүлгээс сонсцгоё. 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой сараг өнгөрчихлөө. Яна гисээр орж ирсэн. Би сонсцоод 2 дүүгээ уцаар дуудсан. Хэрэг гарсан өдрийг бид мэдээгүй. Цагдаад мэдэгдий гэхэд Бата миний уцыг булааж авчгаад өөрөө мэдэгдэн гэсэн. Аги дүү Батаг арх уулгаад согтоогоод орж ирсэн. 30 мянган төгрөг авъя гэхэд нь дэлгүүрээс 30 мянган төгрөг авч оюунаад өгсөн. Дэлгүүрийн арын өрөөнд бид нар яхаач мэдэхгүй байсан. Баян хошуу аваач шай гэж яриаггүй гэж мэдүүлжээ. Мөн Батагийгч болох цэцгээгийн мэдүүлгээс 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой Хандаагч дуудсан. Орой очиход сэтгэлийн шоконд орсон байсан. Би нэг ширхэг биеийн тамирын өмд 2 футболог 2 бандаж авч очсон. Энэ хүн тэртээ тэргүй шоронд орох юм чинь гэдэл хувцас авсан. Өөрөө л цагдаа дуудана хэрэг хөнгөрдөг гэдээсэн гэж мэдүүлжээ. Оюунагийн мэдүүлгээс тэр эгч намайг дуудсан. Аги Батаг согтоосон. Би хохирогжийг хараагүй. Сараа дүүд гимтэл учруулахад нь нэг л удаа харсан. Батаа согтсон гэж байна. Цэцгийн эгч дуудгаар нь би очисон. Намайг очиход сонирн байдалтай байсан. Батаагийн хоёрыг бензинд явна гэхээр нь арх уугаад өөр тийшээ явчих байх гэхээр нь би машинд нь бензин хийхээр явсан гэж мэдүүлэг өгцгөөсөн байна. Талигачид хийсэн шүүх хэмлэгийн задлан шинжилгээний дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Хамрын уг нуруу, эрүүний ооч хэсэгт цус хуралт, хөмсгний гадна хэсэг болон хөмсгний гол хэсэг, хамрын үзүүрийн өнгөц зулгаралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Үхэлд нөлөөлөөгүй шүүх хэмлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-ийн нэгт зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Хүзүү болон хэвлийн зүсэгдсэн шархнууд нь зүсэгч багжийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд хүзүүн дэх гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн байна. Шархнууд нь зүсэгдсэн шархтул зүсэгч багжийн ажлын хэсгийн урт өргөний хэмжээг тогтоох боломжгүй. Мөн үүсгэгдсэн дарааллыг нь тогтоох боломжгүй ч 1 цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба нас барахаас өмнө 12-оос 18 цагийн өмнө үүсгэгдсэн байна. Төвөнхийн бамбаа мөгөөрс баруун гүрөөний артерийн зүсэгдсэн шархны улмаас рефлексээр зүрх гинэт зогсож нас барсан гэж тэмдэглэжээ. Булчинд 3.2 промил этилийн спирт илэрсэн нь нас барахаас өмнө этилийн спирт хэрэглэж цусанд шимэгдэх хугацаанд өнгөрснийг нь илэрхийлж байна. Үтрээ болон шулуун гэдсний арчтас наалтцсанд эр бэлгийн үрийн шингэн илрээгүй. Шүүх хэмлэгийн задлан шинжилгээ хийсэн шинжээ шимжийн тэмдэглэлд талигачийн хүзүү хэвлэх хэсэгт нь 3 шарах үүссэн байсан. Шарах бүрт нь дугаар өгч үүссэн механизм үхэлд нөлөөлсөн байдал зэргийг тодорхойлж өгсөн. Цогцос ялзарсан байсан тул судаснаас цус авагдаж өгөхгүй, хүндрэл гарсан тул согтолтын зэргийг тогтоож чадаагүй. Учир нь согтолтын зэргийг цусан дахь этилийн спиртийн хэмжээгээр тогтооно. Харин арх хэрэгэлсэн эсхийг булчингийн эдэд спирт тодорхойлж тогтооно гэжээ. Одоо бүгдээрээ шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээс сонсцгоё. Шүүгдэгч нь давж заалдах болон анх өгсөн мэдүүлэг гээд ерөнхийдөө бол 2-3 мэдүүлэг байгаа. Ингээд бүгдээрээ шүүгдэгчийн мэдүүлгээс сонсцгоё. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ажиллаа таслаад хохирогчтой арх уусан. Талигаач Сараа нь Агитай унтсан бичлэгээ устгах гэж миний гар утсыг булаалтсан. Тэр миний цээжинд хутаг тулахаар нь би түлхэхэд зүсэгдсэн. Баруун талын хүзүү рүү санамсаргүй хатгсан. Тэр өөрийнхөө хөвлөө цээж рүү өөрөө хутгалсан. Талигаач нас барсан гэдгийг би 14-нд мэдээд балмагцсан. Цогцыг би ганцаараа байшингийн дээвэр рүү гаргасан. Задлан шинжилгээний дүгнэлтэнд заасан зүсэгдсэн гих шархыг би үүсгээгүй. 2 см хэртэй өнгөц зүсэгдсэн. Өөхөн давхарх хүрээгүй. Баруун талын артерийн зүсэгдсэн шархыг хохирогч өөрөө зүссэн. Хатуу мохоо зүйлээр цогсон бол хөхрөх ёстой байсан. 14-ний орой Аги уулзъя гэд утасгаар нь би түүнд машин дотор хэлсэн. Аги над руу залгаад хурдал гэхээр нь би 3 метрийн өндрөөс цогцос унгаахад толгой хууханд нь цохил төгсөн. Хохирогч өөрөөч пишин мөргөж унснаас толгойд гэмтэл авсан байх. Надад цогцос нуух санаа байгаагүй. Уг санааг Аги л гаргасан. Сараа дээр байгаа гэсэн чинь нууя гэсэн. Бензин байхгүй гэхээр нь би мөнгө олъё гэд гэр рүүгээ орсон. Ороход 2 эгч байсан. Оюунаагч би хамт явъя. Чи хаашаа ч алга болчих юм билээ гэсэн. Оюунаа хандаагч 2 гарч ирээд ган хуйгт бензин аваад ир гэсэн. Сонсгож байгаа 91-2-ын 12 гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би санаатай хатгсан бол нэвт хатгах байсан. Би хохирогчийг алаагүй их гимшиж байна гэж мэдүүлжээ. Харин дараагийн давж заалдах мэдүүлэгтээ мэдүүлгээ өөрчилсөн бөгөөд арай өөр мэдүүлэг өгсөн. Давж заалдах гомдолдоо шүүгдэгч Батаа нь Агийн 2000 оноос хойш
олон айлаас эд хөрөнгө хулгайлж их хэмжээний хохирол учруулж бүлэглэн дээрэмдэх, танхаарах гэмт хэргийг үлдэж 10 жилийн хорих ял аваад өршөөлийн хуулиар суллагдаж байсан. Агийн намайг уруу татаж хүн хараад хань болчих чамайг хэрэгт хийхгүй өөрөө хүлээн гэд хулгайн үйлдэлдээ дагуулж явдаг болсон. Тэгэд би 2006 оны 3 дугаар сараас хулгай хийхгүй гэж Агид хэлээд түүнтэй дахиж хулгай хийгээгүй. 2015 оны 8 дугаар сард Агийн миний хамтран амьдрагч Ариун Заяад арх уулгаж хар тамхи татуулан мансууруулж хүчинцсэн. Би нууцаар дагаж яваад цонхоор нь орж болиулсан. Үүнийг баримтжуулах гэж би гар утсаараа бичлэг хийсэн бөгөөд энэ талаар бусад хүмүүс гэрчлэнэ. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай гэрээхэн Оросын холбооны улс руу явсан хойгуур Агийн манаа дэрч Сара бид 3 арх уунгаа түүний авчирсан хар тамхийг хэрэгэлсэн. Ингээд Сара Агийн нар маргалдаж талигаач Аги руу хутаг далайхад Аги Ариун Заяагийн 2 гарын шуунаас барьж өөрөөсөө холдуулсан. Талигаач маш ихээр уурлаж хутаг барьсан баруун гараа огцом татах ирчээрээ өөрийн хүзүүг санамсаргүй хатгасан. Ингээд цус алдаж маш хурдан хугацаанд нас барсан. Би үүнийг өөрийн гар утсаараа бичлэг хийж авсан. Эмнэлэг дуудах гэсэн боловч Аги нэгэн төвчгсөн эмчин дуудаж яах юм? Хоёулаа яахаа бодъё? Бид хоёроос өөр хүн мэдэхгүй гэд заазуурыг торнт хийгээд аваад явсан. Маргааш нь Аги над руу залган хаана байна? Би машинтайгаа явж байна гэж яриад над руу ирсэн. Аги бид хоёр хаана нуухаа ярьж байтал Аги хужир болон лөө манад очиж нэг юм ууй, замдаа нууй. Бензиний мөнгө байна уу гэхээр нь би их чандаад хадгалуулсан мөнгнөөсөө 30 мянган төгрөг аваад явах гэтэл бага их жоюуна би цуг явъя. Чи хаашаа жалга болчих юм блэ гэсэн. Тэгэхээр нь би уурлаад та итгэхгүй байгаа бол өөрөө зүг яваад бензин хийгээдэргээд явуулсан. Тэгтэл их жодолгүй буцаад ирэхэд нь яасан талаар асуухад Аги харьлаа гээд явчихлаа гэсэн. Тэгээд Аги цагдаа Нямагийн гэрт очиж би чамд цол нэмэх чухал хэрэг боллоо. Чи надад хэдийг өгөх үү? Ямар шагнал өгөх үү гэд Бата миний машинд сууж байхдаа Сара өгсөн одоо байшингийн дээвэр дээр байгааг нь миний машинаар хаймаар байна гэж хэлсэн байдаг. Аги бит хоёр цогцыг авч гараад явж байхад цагдаагийн машин зогсоогоод би хайсан да. Найз нь энэ хэргийг өөрнө чи намайг биокомбинатад аваач чаяна гэж байсан гэж хэлээрэй гэж загсан. Ингээд шалгагдаж эхлээд мөрдөн байцаагч миний нотлох баримттай 2 гар утсыг хураан авсан бөгөөд би Агигийн хийсэн хэргийг үүрсэн. Гэтэл би хийгээгүй хэрэгтэй 21 жилийн ял авч байна. Хэргийн бүх баримт гар утсан дээр тов тодорхой байхад байцаагч нуун дараад байна. Мөн Агигийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хар тамхи хэрэглэж Сараг хүчинсэн хэрэгүүдийг нь хамттан шалгуулах хүсэлтэй байна гэж мэдүүлсэн байна. Шүүдэгч Батагийн дахин давж залдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нь уншиж хүргэе. Би сүүлийн 2 жил нэгэн компанид ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 24-нд би өвдөж ажилласаа гарсан. 2002 онд анх Саратай танилцж бид үерхэж эхлээд тэр жирэмсэн болсон. Хоёр талын ар гэрийнхэн биднийг хүлээмжшүүлдэггүй байсан ба Сара өөр хүнтэй суугаад бид хоёр салсан. Гэтэл Аги 2015 оны 8 дугаар сарын дундуур миний хамтран амьдрагч болох Сараг шар хаддах төгсөөгийн гэрт эзгүүд нь арх ууж байгаад Сараг тасраан хүчинцнийг би нууцаар гар утсаараа бичлэгийн баталгаажуулан авсан. Сараг Аги хүчинцнийг гэрчлэн 2015 оны 12 дугаар сарын 12-нд манай гэрийнхэн Орос улс явсан хайгуур Сара бид хоёр Сапорогийн айлын заслыг орхин хоёулаа арх ууж байтал Сара чи нөгөө утсан дах бичлэгээ устгасан уу гэж асуусан. Би үгүй гэж хэлэхэд Сара тэр бичлэгээ устгах гэж надад хэлсэн. Би үгүй гэж хэлэхэд Сара ширээн дээрх утгыг шүүрэн авч миний цээжинд хутаг тулган уцаа өгөөдөх гэсэн. Би энэ үед их айсан. Урд нь болов 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сара гэрлээгч бид 3 ихчийнхэн гэрт арх ууж байгаад Сара надад хандан хоноод яв гэхэд би маргааш ажилдаа гээд гараад явхад араас дагаад байсан. Би чи харь дараа нь хамт хонё гэхэд уурандаа газраас чулуу аван миний зүүн шанаа руу цогсон. Шанааны яс зүмөрч хугарсан ба хагалгааны зардал 2-3 сая төгрөг болсон. Талигачийн хууль бус үйлдэл болох садар бичлэгээ устгах гэж миний цээжинд хутаг тулгасан. Улмаар би гарынхан шуунаас барин өөрөөсөө холдуулахад 2 гараа мултлах гэж зүтгэн тийжилж байгаад хэвлээ зүүн талын цээжинд хөндлөн өнцөг 2 см урт зүсэгцэн. Тэгээд огцон мөндийн хутаг барьсан баруун гар нь миний гараас мултран харваж баруун талын хүзүүрүүгээ хатаачихсан. Өөрөө өөрлөгөө санамсаргүй хотголсон. Би огт хутаг бариагүй. Сара өөрөө агсран огцом гараа татан харваж артерийн судас төвөнхийн бамбаа мөгөөрсөө хатаачихсан юм. Улмаар толгоогоороо зуух мөргөн унсан. Би сандран тэрвэрч авсан боловч минут хүрэхгүй
хугацаанд цус алдан өгсөн. Би ихэнх хантаа мэдэхгүй байсан. Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Агид хэлсэн боловч машинаа янзлаад завгүй байна. Маргааш очие намайг очтол хүнд хэлээд хэрэггүй гэж хэлсэн. Би гашуудан талигачи хажуунаас холдолгүй ширээнийхээ тавцанг түлэгдтэл зуул барин суусан. Мөн алтан хайрцгийг нээж газар сонгоход чухал хэрэг болно гэж өнгөрсөн цаг минутыг нь 18 цаг 40 минут гэж тэмдэглэсэн. Мөн нүүр царай зэргийг нь гар утсаараа нотлох баримт болгон бичиж авсан. Халуун газар байсан болохоор нүүрэнд нь цус, мөнгөн ус шиг бөгнөрсөн байсан. Би Агид хандан Сара өөрийгөө алчглаа гэхэд Аги үний юм уу хаана байна гэхэд би байшингийн дээвэр дээр байгаа. Одоо яана гэхэд Аги хэсэг бодол болсноо манайх руу явъя. Ганц муу замдаа нуучихъя. Өө миний машин бензин дуусч байгаа. Чамд мөнгө байна уу гэсэн. Би манайх руу оръё. Бензиний мөнгө олдох байх гэсэн. Хандагийн дэлгүүрээр дамжин ард талын өрөөнд орсон. Тэгэхэд хандаа оюуна 2 байсан. Ингээд би Агид хоол аягалж өгсөн. Дэлгүүрт худалдан авахч орж ирсэн ба худалдаа хийх гэж хоёрыгч дэлгүүр рүү ороход би араас нь дагаж орж хандаад хандан би Аги төртөө байгаа юм а. 30 мянган төгрөг өгөөч гэхэд худлаа арх уух гэж байна уу гэж зэмлсэн ба тийм бол үнэхээр бензин авбал өгье гэсэн. Хандаа ихч оюуна ихчэд 30 мянган төгрөг өгөөд оюуна Аги 2 бензин авахар явсан. Удалгүй оюуна ихч орж ирсэн ба Аги яасан бэ? Явчихсан уу гэхэд тийм гэсэн. Аги нэмаад би чамд цол нэмэх чухал хэрэг хэлье. Чи надад хийдийг өгөх вэ гэх зэргээр ярьсан байгаа юм. Гэрт байгаа хүмүүс төгшөгний цаанаас гэрэл гэлбох зэргээр дохио өгөөгүй ба улмаар гэрийнхэн нь мтээгүй. Би яаран дээврээс талигачиг буулгаж байгаад санамсаргүй алдаж 3 метрийн өндрөөс толгоогоор нь унгаасан. Агитай дамжлан машинд хийгээд авч гарсан. Би хашааны хаалга хаагаад эсрэг талын гудамж руу харахад хинч байгаагүй. Ямар ч энгийн машин байгаагүй. Тэгээд гудамж уруудан явж байтал хөдөлгөөнд эргүүлийн машин зам шахаж зогссон ба урт хаалгаар цагдаа тулгаад түмээ арын хаалгаар цагдаа Ниманаар бууж ирсэн гихмэд нэлийн урт ингээ мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээд одоо энэ хүний өгсөн бүх мэдүүлгийг нь уншиж хүргэн гэх юм бол энэ дугаар маань нэлийн урт болох гэдээсэн. Тэгээд шүүхээс бата болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг нь хэрэгсэхгүй болгосон. Хууль ёсны байгууллагын шүүгдэж Батагийн мэдүүлсэн мэдүүлгүүдийг бүгднгийн шалгасан байгаа. Баримтуудаас харахад 2015 оны 12 дугаар сарын 12-нд Бата гэртээ сараг зодож хүзүү болон хэвлийн хэсэгт нь хит хитэн удаа хутгалсан. Үүний улмаас хохирогч нь нас барсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ, гэрчийн мэдүүлэг, хэргийг шалгах явцад олдсон эд мөрийн баримтуудаар энэ нь батлагдсан. Тухайн цагаас хойш Батагийн эгчнэр болох хандаа цэцгэнэр гэмт хэрэг болсон гэдгийг нь мэдсэн ч цогцыг нуухад оролцсон гэж шүүх тогтоосон. Харин эгч оюунаа нь гэмт хэргийг мэдсэн боловч цагдаад мэдүүлээгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрээр Батад 21 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад илрүүлэхээр болсон. Харин эгч хандаа цэцэг нарыг тус бүрт нь 300 цагийн албадан ажил хийх ял оноосон. Харин эгч оюунааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Мөн шүүгдэгчийн арга гэрээс 1 сая 500 мянган төгрөгийг талигачийн оршуулгын зардалд төлсөн. Үлдсэн 3 сая 452 мянган төгрөгийг Батагаас нөхөн төлөвлөхээр болсон бөгөөд хүүхдүүдийн асрамж, тэтгэвртэй холбоотой асуудлыг иргэний хэргийн журмаар шийдэх боломжтой гэсэн байна. Шүүхийн шийдвэр шударга байсан эсхийг сонсогч та бүхэн өөрсдийн өнцгөөс дүгнэж бодсон байх гэж бодож байна. Харин миний хувьд бол эгч нарын оронд өөрийгөө тавьж үзэхэд үнэхээр хүнд аимшигтай мэдрэмж төрсөн. Танд ямар сэтгэл төрснийг доорх комент хэсэгт соёлтойгоор үлдээгээрэй. Арх бол хизээж сайн сайханд хүрэгдэг ундаа биш. Хэн нэгний амьдралыг, гэр бүлийг, ирээдүйг нурааж мэднэ. Тиймээс архийг бүү хэрэглээрэй гэж хэлмээр байна. Энэ хүртэл сонсож хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.